Би зүгээр ингээд сууж зүгээр жоохон шоочсон юм лөө. Ямар хаан. За 3 2 1 явсан. Эрхэм хүнд үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Гүндүүгээр нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрч байна. За ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочин Сүхбаатар аймгийн Онгон сумын харайт өх Монгол улсын харцаг Шарын Мөнгөнбаатар хүрэлцэн ирсэн байна. За харцаг дарган сайхан зүсэж байна уу? Сайхан. Дарган сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна. Ажил төрөл тавлаг байна. Тавлаг сайхан. За би таны бэлтгэл сургууль сайхан. Сайн. За ер нь наадмын бэлтгэлтэй гарах тун ойртож байна уу одоо? Одоо ойртож шүү дээ. 6 сарын гаргаал, 6 сарын 10 гаргаал. Бэлтгэлтэй гарна да. Бэлтгэл сургууль ер нь ойрын жилүүдийн форум ямар байна? Заалантай гайгүй. Энэ жил зааланд ер нь гарч чадсангүй. Тэгээд ер нь 2 жил ковид тэгэл барилдаанч байсангүй. Өнгөрсөн жил бол бэлтгэл бас 100 жил ингээл хүн болгонд нэлээд хичээсэн бэлтгэлүүд өнгөрсөн жил бас гайгүй бас. Энэ жил ч гэсэн бас өөрийнхөө хэмжээнд бас гайгүй хийсэн. Яг зааланд бол гараа барилдаг бас нэг жоохон бэлтгэл болоод болж өгсөнгүй. Сая одоо энэ уралдаан наадам гэдэг бас хөдөөгөр нэлээ яваад байх шиг харагдчихсэн. Ер нь зуншлага ямар байхын зөвлөл байгаа? Ер нь сайхан байна уу? Сүхбаатараас наашаага бол ер нь жид сайхан байна шүү. Борооч тэгээд энд л орж ил байна. Бүх манч барилдаа сайхан байна. Хөдөөгийн ард түмэнч бас нэг нэлээ хоройтой байж байгаад морь хараа уралдуулаа наадам санганы хийгээд бас сайхан байх шиг байна. Сайхан байна. Ер нь энэ жил тэгэл заал танхимд барилдаанууч боллоо. Сая 5 сар гараад тэгээд уралдаанч наадамч их боллоо. Тэр хүмүүсээ сэтгэл сайхан байх шүү. Одоо 100 101 жил гэл 100 жилэл хүлээсэн хүмүүс их шүү. Тэг өнгөрсөн жил тэгээд 100 жилээ тэмдэглэж чадаагүй. Энэ жил тэгээд 101 жилээ тэмдэглэн хүн болгон дэр нь наадам ярьсан л хүмүүс шүү дээ. Тийм байгаа. Хөдөө гадаагүй л. Тий. Сүхбаатар аймгийн Онгон сум гэдэг бол одоо таны төрж өссөн уугуул нутаг. Тэгээд энэ Сүхбаатар аймгийн Онгон сум гэдэг чи одоо хуучнаар бол нөгөө Манжи хааны даргангийн сөрөгчийн хошуу гэж байсан. Одоо тэрний нэг сум баг тийм ээ. Тий. Онгон суманд л төрж өссөн. Тийм баг. Таавал их хурдтай айлын хөвөлтэй юм билээ. Одоо таны аав шар гэдэг хүн бол олон жил сайхан моройж хурдлуулж байсан. Одоо тэр шарын хүрэн, шарын хар гээл хоёр нэг гоё азарганы зургийг фэйсбүүкээр их явж идэг. Ер нь нэг аавынхаа тухай сайхан дурсааш тийм ээ. Морь малууих тэр эрдэм ухаан. Манай аав бол ер нь хүүхд тохосоо л малчаа айлын хүүхд морь дагаж явсан. Ер нь тэгэл 10 эддэгээс л одоо хурдны морь уяал явсан. Тэгээд өгчнөл дарангийн дүүд даарэ. Авган байрын төл. Тийм хоёр хаз. Хөрн болохоор суманд 4 төрүүлж аймагт 1 төрүүлсэн. Алтан оны 90 оны алтан оны их тахлахт анх азарга мөцчихсэн. Хар азарга нь болохоор 4 наснда суманд төрүүлээд шүдлэн халдсан сумын 60 жил тоол төрүүлчихсэн. Тэгээ үндсэндээ азар болжод Сүхбаатар суманд ам ууцуудад ер нь суманд 6 төрүүлсэн асрахгүй харна. 6 төрүүл нэг ам ууцсан. Тийм байна. Танаа гэрүүл бол одоо та чи ихээс их олуулаа болтой юм билээ. Ах нар ер нь барилдж байсан уу? Таныг одоо энэ бүхэд ер нь морьтой энэ хурдтай айлын хүүхдүүд бол морилгоо л илүү дурлаад байдаг юм шиг санагддаг. Ер нь танид бүхэд дурлах болсон шалтгаан тийм ээ. Ах нар бас барилдж юу? Тэгээд одоо өдөөний хүүхдүүд айлтгал хүүхд тулгын хоорондоо тэгэл барилднастай л тэгэл хувцас ураал явчихсан. Манай ах нар би чи дээр 4 ахтай, 4 сах ахтай. Тэгэхээс долуулаа 2 өгчтэй. Би жаад юм багхгүй. Тэгэл бид нар чи хоорондоо барилднас. Манай том ах бол нэг барилдгүй маа мор үйдэх сумын адартай байж. Тэрний дараа чих мөнгө хөсгөл ингээд мөнгө хөсгөл авах болохоор суманд 1 төрүүлсэн. Сумын заасалт. Тэрний дараа чих болохоор Сүхбаатарын сумын заа. Мөн сумын алдартай байж. Бүгд л ер нь мөр харагддаг. Тэрний дараа яг миний дайдлага болохоор аймаг алдартай байж. Ийм 4 ахтай. Хүүхд тохосол ах нарыгаа хараад манай ах нар чи бас нэг сум амд бас ганц гарна тэгээд сүүлдээ суманд төрүүлж ер нь намайг хүүхэд байхад суманд гараад нэг 8 төлдөйл тэгээ явахад өөр ирэхгүй барилдах сонирхол төрж байгаа юм чи. Тэгээд ах нартайгаа зүгээр байгаа үед барилдан тэгээд
үеийнхээ хүүхдүүдтэй барьж авна. Ах нарыгаа барьж авна. Сүүлдээ тэгэл нөгөө аэрос жисгээс үнэгдэх шиг. Явсаар л өөрөө явсаар болсон байна. Тэгэл 14 таврал аймгийн аврагт очиж барил төрүүлдэл 3 жил дараа л шууд барилдал төрүүлсэн. Тэгээ усын авраг гэл 98 онд аймгийн аврагт анх барил төрүүлээд усын авраг болно гэдэг. Энд дэрч нэг хэд тоног бэлтгэл хийнэ гэж багш аваад. Зөвхөн Сүхбаатар сумын аймгийн очиж тэгээд чулуун жав гэдэг булгууг өслөнгөө аа. Ноёр багш маань шав бэлтгэл хотод очно тоног бэлтгэлээ. Тэгээд 98 онд яг бөхөөргөө нээлттэй мэрэлдэнд тавьчихсан. За. Яг бөхөөргөө баригдана гэж нам хүү тэрний 2 жилийн өмнө ч лөө нэг хандсан мөнгө цуглаагаад төгөр манай аав нэг хэд хон мөн өгөөл бөхөөргөнд одоо ханд. Яг тэр чинь бас нэг жихэнд ингээл арцсан бөхөөргөө нээлтэнд угаас таарж байгаа маань. Тэгээ би нэг бүртгүүлээд багштайлаа бүртгүүлээ барилдаад. Тэгээд чи 28-нд эхний өдөр чи нэгийн даваа яваал. За. Тэгээд тэр нэгийн даваа дуусаад тэр өдөр бас өөр барилдаан болоод хага Батэрдэн авраг төрүүлдэг лөө яадаг лээ бас 2 3 барилдаан болчихсон ба маргааш нь 2-ын даваа болоо яг нэг бөхөөргөн нээлттэй барилдаан нь 2-ын даваа маргааш нь. Тэгээ би чи нэгийн даваанд усын золтой усын нач алтан сүхэн мөн гарцах юм уу 2 алтан сүхс нэг наранга. Тэгээд усын начин алтан сүхэл гэл тийм хүнтэй л гэсэн тухайн үедээс нэр мэдэхгүй юм сүүлд. Одоо яг та хэнийг нь мэдэхгүй байгаа юм. Тий одоо аяг алтан сүхэн. Тэгэл нэг мэдсэн чил давтсан бас. Ганцхан залуу хөл нэг давчаасан шүү дээ. Маргааш нь 2-ын даванд Баяны аврагын аманд гараад бөөн баяр тэгэл. Чөлөө та 15 настай байсан байх уу? Тий. Тэгэл усын аврагт орчвол буцаж очивол жих нутгийн сайн хөл яаж тийм том цолтой яаж хайсан гэж ах нарт. Тэгээ сумын нутгийн ах нарт асуугаал. Амар байна. Тэгээ бом ер нь тэгж л ер нь миний анх бүхэд бүр илүү одоо би өмнөхөр бөхөр явъя гэсэн тийм хүсэл зорилго бол ер нь тэндээс л авсан гэж ойлгодог. Тэгэхээр тэр одоо бас сони юм тийм ээ. Улсын аврагад явах гээд энд ирсэн байж таардаг бүхий өргөө нээгдэж таардаг. Тэгээд тэнд нэг анх удаага улсын солтооны аманд гараад үтсэн чинь давж таардаг. Тэгээд тэр нь чи юу байхгүй гутал байхгүй задаг шуудаг байхгүй гутлын энэ одоо энэ Бардамагийн өвөө бодон дөрж гин үү? Тэ ууд үний бүдүүн шагдар гэдэг шүү дээ. Тэдний хүү аймгийн начин дөрж хтун гэдэг. Тэр ахын гутлыг өмсөд онгоохын нэг том зод далва шуудгийг өмсөд. Тэр нэх л том далватай зодогтой л гарч ирчихсэн шүү дээ. Тэгээд яа давсээс тэ. Яалчгүй нэг туг руугаа тугаавал зөв тойрхноо тойрсноо мэдээд байгаа. Давснаа үнэндээ санагдав. Тэгээ 2-ын даваа тийм байсан юм чи тэгээ бүр дотор ингээд бүр хөвсөндөө хүмүүс ингээд суудсан. Хүмүүс арил л даа. Тэгээ 2-ын даваа би чи бүр халуунтай байсан юм аа тэгээд өөрийнхөө нэг дур сонирхлол барилдаг л барилцсан. Тэгээ маргааш 2-ын даваа эхлээд Баяны аврагт очил. Тэгээд бөөн баярлалаа шүү дээ. Бол газар өрөхгүй л. Тэр том сүрлэг их аврагын аманд гарах ямар байд юм бэ хөөхдөө. Тэр харж марах тийм бол байхгүй шүү дээ. Нүүр дүүн харж руу харж чадахгүй. Тэгэл дархан махаа хийлээ. Яг юугаар ингээд дараа нэг сонсч тайлбарч. За баяа. Усын авраг юм гэдэг 100 хонгодод дархан махаараа 2 давдаа гэсэн. Салдар даврагын дархан мэхэд болжсэн. Дархан мэхэд хойдоо дархан махаараа сүртэй сонсож байгаа байхгүй тийм ээ. Тэгээс намайг яаж хайш нүм жоох хөвгт. Тэгтээ бас гоё л сонсогддог. Тэмцэн сайхан бүх болох зам нь нэгдэж ижтэй одоо тийм ээ. Би 2001 онд аврагч дээр ирэл. Тэгэл эдээ хөөхшийнхаа яг гараа шап болоод. Тэгээ би 2001 оны намраас гээд 2000 он гараад 2000 оны намраас зааланд нам гаргасан та 20 одоо зааланд гараа. Өмнө би чи гарч гад бас тэсгүй ганц нэг хулгаар гарсан. Нууцаар ганц нэг хулгаар жоохон бацлаа бүдүүл гэрчлээ. Нууцаар ганц нэг гараад тэр тухайн үед бас нэг бүхэн таа хүрдэг байсан. Нэгийн даваа хүн мэддэг болохоор нэгийн даваа 2 өндө гарч илээ шүү дээ. Хинтэй барилж. Тэгээд аймгийн арслангуудтай л болчихсон. Тухайн үедээс. Тэгэхээр барилдах гал ингэ байж удаад байдаг. Тэг байж удаад. Тэгэл 2002 оны намраас заална гэсэн. Тэгээд аймаг зэрэг. Ер нь би
нэг 2-5 дуунаг өгш. Тогтмол 2 давсан даа амцрах. Тэгээд 3-4 давал 55 Намглан Баатархны үнжээс. За улс аймагтууд тэгэл нэг тогтмол шүү дээ. Бас 2-3 ч давж исэн байл шүү дээ. Зам багтаад тийм. Сайн баяр зааны нэг дээр хайл 2 дээр баяр сайхан зааны хайл 3 дээр хунцгийн сүхт гардаг. Таныг одоо ингээ яг анх тэр 18 9-д зааланд гараад хүмүүсийн аманд гараад эхэлж их үеийн Монгол бүхээр нь ямар хөө байв тий? Одоогийн таны энэ улсын харцаг болцсон байх үеийн залуучууд аманд гарч байгаа үеийн энэ Монгол бүхээр нь ялгаа хэр байна? Яг одоо бол хүн болгол үнэхээр Монгол хөгжиж ийн гэж ярьж л да. Яг хөгжиж ийн л та. Тэгтээ бас янз янзын юмнууд асуудал байна л та тийм ээ. Байна. Наацхаас ахуулаад нэг ах төхөө хүндлэх цолтоо өхөө хүндлэх. Намайг барилдаг үед би ч зөвхөн давраг маврын аманд би чи нэг даваад 2-ын даваад би чи 2 3 ч таарсан 4-ын даваад нэг таарсан том барилдаанд улс аймгийн цолтоо. Тэгэхээр юу тэр байр заах нүрдүүч харцруу нүдрүү нь харж чаддгүй байлаа шин. Одоо тэр хүндэлчих юм уу? Ер нь тэр үе том цолтоо өгчүүдэд сумын зам маань дуун мөн гэсэн асуудал байдгүйсэн шин. Ах зах тэгэл нөгөө амар тэр бүхийг ойроос л харъя л гэж бодхоос юу тэр очиж барилдана гэж санаанд мэдэл ордгоо гэсэн. Яг доогуур аймгийн арслангуудтай барилдчихл ах нартай барилдчихл. Гэхдээ бид нар шул очоод тэг шилдэж барина юм байхгүй шүү дээ. Одоо залуучууд ер нь очиж шилжчих гээд байна. Одоо зүгээр нэг сумын заа гарч ил цогцонд гарчих гал айхтар шүү дээ. Хараад хэлээ л тэгэл. Яг миний яг гарч ижсэн үед бол ер нь үл тэгэл том цолтой охийг хараад сүр бараанс л айдаг гэсэн шүү дээ. Тэгэл үнэхээр хүн энэ хүн шиг бүх болыг. Одоо чи үл тэгээд бас тэр тал дээр нэг жоохон темирхүүлж тэгээд нэг арга хэтэрхий дундаа орцсон юм шиг тийм ээ. Ах цах байхгүй. Та ер нь одоо энэ анх хэрэг барилдчих та заа нэг энэ л гоё бүх юм да нэг ийм бүх болчихсон гэж ер нь хэнийг хардаг байв. Одоо таныг барилдчих үед хэн эд үзчихсэн бүхчүүдээс ер нь хэн их сайхан барилддаг байсан. Яг тэр үчил одоо Батэрд Наваргаан Мөнхөрдөөс нэг 6 залуун цаа. За тэр жил жинк тэр эдийн барилдын хүн болгонд үзчихлээ. Зургатаа шагаа шүү дээ. Зарим бүхэн өргөнд ирэх нэр нь тийм ээ. Чика алаам болчихсон байхгүй. Цэрэн музик ах хэлээр цаанал их гоё бүх харагддаг. Тэгээ сумын аврам бол бас гоё л доо. Тэгээ бүгд л ер нь гоё. Тэгэл бонцган ах бол бас 2 гарын бэр сайттай тэгээ барилдсан их гоё. Илүү яг дотроо бол зарим унцгаадаг хөнлж зураг мөргэн амтар дараа наатал өсгөө аврагаас гоё ер нь бүгдийн л Ганбатарслаа сүхтээ аварга тэгэл бүгд л дандаа сайн гоё барилдаг хөндлөхөөс өөр аргагүй хүмүүс л дээ. Зарим унцг гартайгаа тэгээ та аманд нь одоо хэр гарч ер нь барилж үзээг яг бэлтгэл дээр зөндөө бэлтгэл дээр зөндөө л болчихсон. Тэгэл бэлтгэлийн хувц humцтай гэвэл зөндөл болчихсон. Их аатай чадaltaй хүн байсан. Яг зоддогтой ч бид нэр нэх барилж байгаа зүгээр бэлтгэлийн хувцтай л тэгэхээр үнэхээр аав элдвтэй юм лээ хоёр талдаа намайг үүрж өөрөө нөж саамждаг юм болохоор. Тэгтээ гоё тэр. Ер нь барилж байгааг нь харахад үнэхээр ууран 2003 онд одоо сумын зан нутагтаа очиод шууд аймгийн арслан болсон байсан шүү дээ. Тэгэхэд одоо ер нь эндээс явсан одоо аврагд сурж байгаад энд бэлтгэл хийж байгаад бас зааланд 2 3 давчдаг болсон хүн чинь нэлээд сэтгэл зүй том явсан уу тэр нутаг руугаа. Тий, тэгэлгүй яг ер нь зааланд дээр чи тогтмол аймаг цогтвол 2 даваал ер нь нөө сумын заануудаа бол бас нэг тухай дээрмэлж явах нөгөө даваа нэм зааны хууд лав дээр нэг дээр би 2 дээр дээрмэлдэгтэй л явдагсан. Яг зааланд бас нэг ондон даруул 3 4 даваал ингэ явжсэн болохоор бас сэтгэл зүй бас гайгүй гадна дотноос хүмүүсээр л ямар хон залуучуудтай таарах эсвэл тэгээ тэр үуч нөгөө олон жил барилдаагүй ч гэсэн бол одоо залуу байсан ч хөөхт байсан болооч юм уу нөх юм бод санахгүй. Тэгээд наадмын өмнө харин жоохон хавиргаа гэмтээчээд анх удаа наадам бэлтгэж гарч үзэж байгаа. Тэгээ 10 хонсон бохоо. 7-т нь бэлтгэл сүүлийн 3 өдөр л нэг зодог өмсөв тэгэл явсан. Тэгээ хавирганд өдөөд 2 нүлээ 4-ийн даваа 5-ын даваа 5 дээрс би тунсан. Нугалдарс 4 аймгийн сумын заа. Тэгээ хавирг мав хондогтой л тэгээ гайгүй сансныг батулсан.
намд ахуйгал. Тэгээд 2 жил үзүүлсэн Сэнкнар ингээд аймгийн заахт үзүүр төндлөсөн шүү дээ. Тэгээд тэр хүн 3 дахь үзүүлээ. Та дөрөв. Тэгээд аймгийн Арслан цолжтой 2003 онд төрүүлж ийн гэдэг чинь цэл залуу 20 наснда авсан. Нэлээд их тавчлаа ш бас тий. Тэгээ энэ хооронд одоо бас аймаг цэргийн наадамд хэд шүүгүрж явсаар аваад 2010 онд одоо дахиж төрүүлж Хурц Арслан болсон тийм ээ. Ер нь энэ хооронд тэгээд аймаг цэргийн наадамд шүүгрөөл яваад байхдаа та нэг хурцлчих гал үзээд байсан байх та бодвол. Ер нь тийш тэгээд аймгийн наадамд бол би чи нэг очиж 2006 онд төлөв. Тэгээд юу яд гэсэн маа 4 онд би чи хөлдөө бэртэл аваад. Тэгээд 4 онд чи шууд улсын наадамд барилцгаа. Тэгэхэд хөл зүгээрс. Тэгээд бэртэл аваад 4 онд намрын чөлөө бэртэл аваад. Тэгээд 5 онд мөн улсын наадамд барилтаад. 4 онд эрхмэн авраг дунд 2-5. 5 онд болохоор зогчоорлох заар 8 байлаа шүү дээ. 2-5 таарна. 5 дээр сумын аврагын 4 үлдэлтэж тэрж. Тэгээд зогчоорлох 2-5 онд унаад. Тэгээд би чи 2 жил бүр хөлөндөө бэртэл авч хөлөөрөө мэхэхгүй зааланд барилт. Тэгээд 6 оноос л чи хөл хараагаагүй болоод Бацөрг ах тусын наадамд дунд юм аа. 4-5 онд. Тэгээд намрын зааланд Бацөргөтэй таараад 4-5 онд таадах. Тэгээ хөмөрч хаяад. Тэгэл уран мараад одоо хөл гайгүй маань. Тэгээ би 6 оныхоо намар нэг доорхын далайга чанкуттай үзүүр төндөлж аймаг цэгт анхудаа төрүүлчихсэн шүү дээ. 6 оных хоо төрч. Тий 2006. Тий. Яг 7 хоногийн өмнө дэм жавтай үзүүр төндөлдөө дэм жав төрүүлээ. Тэгээд 7 хоногийн дараа аймаг цэгт анхудаа төрүүлчихсэн. Бэртэл авчаад хөлөөрөө мэх хийхгүй хэсэг барилдаад гэж юм. Өөрөө үндсэн одоо хөлмөхтэй дархан зүүн дашаатай гэж таныг ярьдаг. Тэгээ хөлөөрөө ер нь голчилж мэх хийж барилддаг хүн хөлөөрөө мэх хийхгүй барилдахаар ер нь ямар байд. Тэгээ яг ямар хоо мэх хийж барилдажсэн. Тэгээд тэр тухайн үед тэгээд мөнгө төгрөг янз бүрийн асуудал байхгүй. Тэгээд таньж мэдчих хүн байхгүй. Тэгэл яг нэг эмчилгээ хийгээл уламжлалтай одоо мам татсан дээр очиж нэг таньдаг хчээр эмчилгээ хийгээл тэгээд нэг хөлөө боогоол тэгээд нэг явах тул зүгээр байхгүй. Тэгээд нөгөө гол мордоо гутхаа юм ч байхгүй болж байгаа. Тэгэл өөр ингээд зогсно, хөмрөж бас болохгүй биш нэ хөмрөхтөө тэгээ ингээд ороож хөмөрдөг байсан шүү дээ. Тэгээд тэрнээс айгаад тэгж хөмөрөхгүй. Хүн ирээд мордох юм бол дагуулаад зүгээр хөмөрнө. Тэгж ингэж явсаар байгаа л хөлөө бэртээч хүн ер нь тэгээд бэртчихлээр ер нь тэгэл айцтай болчихдог байхгүй. Тэгээд хүн одоо юу гэдэг шах татах юм бол нэг очиж мордчих. Өөрөө очиж тэр хөлөөрөө юм хийж болохгүй болчихдог. Хавраа байхгүй айгаал ерөөсөө амжилттай. Тэгэл Бацөрг ахын нэг зааланд хөмрөл тэгэл гайгүй байгаа маань гэл. Тэрнээ очиж тэгэл хөлөөрөө мэх одоо хүртэл. Хийгээл явж. Аймаг цэргийн наадамд бас их олон төрүүлж үзүүрэл шүүгүрлээ тийм ээ. Аймгийн наадамд 2 төрүү, цэргийн наадамд 1 үзүүр. Тэгээ аймаг цэргийн наадамд нийт бас тэрнээсээ гадна 7 шүүгтэй байна уу? Тийм баг. Аймаг цэргийн солидог шүү 13 гэдэг хаа. Тэгээ аймагт 2. Бүх цэргийн наадамд 1 үзүүрлжсэн. Тэгээ шүүгүүд бас нэлээ шүүг 10 шүүгдэг. За одоо таны энэ аймгийн Арслан цолтой барилж жоохон жилүүдийн одоо хамгийн сайхан дурсамж гэвэл дэж сар шинийн барилдаан байх бах тийм ээ. 2010 онд одоо Санжаадан Баврах цэргийн Арслан цолтойд сар шинийн барилдаан төрүүлж улсын цолгүй төрүүлсэн анхны бүх болж байлаа. Та яг дараа жил нь 2011 онд одоо аймгийн Арслан багта сар шинийн барилдаанд төрүүлж одоо Монгол төмнийгээ бас сайхан баясгаж битүүний орой одоо үнэхээр нэг сэтгэлийн зингэл идэлүүлж байсан. Тэр үеийнхаа нэг сайхныг одоо бас дурсахгүй юу? Тэгэлгүй 11 онд чи би чи гэрүүлтэй болоогүйсэн маа номын далаа гэдэг дүү сумасаа бохол нэг авцраад хойлоо цуг амьд гэсэн. Одоо энэ Хурц Арслан. Тэг яг айдаа өгчтөрээ гэдэг. Тэгээ би тэр өвөл ерөөд өвчний бэлтгэл хийдгээс байхгүй. Тэгээ 11 онд нэг маа нэг одоо Арангавсын очин Батбат. Тэр ах гэсэн төрөө өгч би нэг хүн тэлээд тэгэхээр алдрын төрөө гэдэг хүн дээр штаг яа жоох штаг юмэр. Тэгээ би 10 дугаар хоол төрөө өгчдөр очиж нэг сар хийсэн. За зэрэг өмнөө сар хийгээд бас жоох нуруу муруу өвдөд тэгээд нөгөө орхиж яваад гэсэн юм. Тэгээд үндснийхээ бүхэн бэлтгэлээ хийчихад тэгээд цагаан сараа төрүүлсэн.
Тэгээд төрүүлэн ч гэж боддог аймаг цэргийн цолтой хөлтөй байлын тэр түрүү өдөр нь болдог гэсэн шүү дээ. Тэнд 8 төлдөл хотын мацрыг аваад тэгээ унтчихсан. Тэгээ маргааш нь 2-ын даваанд булгуу арслантаа дараад 3-ын даваанд чутангийн баян мөг. За ерөнхийдөө нөгөө бэлтгэлүүл сайн байсан. Тийм хэлээд зураа мураа байхгүй. Одоо төрүүлнэ гэж ерөөсөө санаагүй. Барилцаар байгаа л төрүүлсэн. Ааха. Тэр үеийг одоо бас ингэж эргээд харуул их сонирн байх болоо тийм ээ. Би танд тэр барилдаануудыг ч одоо нэг харуулъя гэж удаад энд бэлдсэн байгаа юм. Манай найруулагч дэлгэцэн дээр одоо өгөх байх. Улсын чинь баян КМ-ийн урцарсан Мөнгөнбаатар нар баруун талаас давхар шууд нэрсэн шихадатлаад дуудлаа. За Мөнгөнбаатараас бол зүүн талтай араар нь хашаад мордчих үед араар нь мордлоо. Давхар шууд нэрсэн үрээд авсан Мөнгөнбаатар бол барьцны үед давуу талтай болсон баян зүүн талаа давууллаа. Доктор өхөйдчих үед доктор өхөйдлөө. Давлаа. Мэдэржээ. Энэ их эвгүй хүн дөрөлдөө болсон шүү дээ. Яг сайн энэ даваа. Барьцаа халаад өөрөө дөрвөлцөх. Яа яв дуусах гэдэг гэж тийм. Аймгийн за дунд давхарчлаа. Одоо энэ чиг ямар барьцнаас хэлж байгаа. Өнөө хонгоцлоор нь тэгээд Сүхбаатар аймгийн онгон сүмрээ далдар бэлд бүр спорт орооны КМ-ийн урцарсан Мөнгөнбаатар давж улсын өсгөдөрний чин өсгөрөө дэвдэж шородлоо. Зүүн талд маш тонгорлоо хөмөрлөө. Энд тоосноо. Нэгүцээ авсан шүү. Сүхбаатар аймгийн онгон сүмрээ далдар бэлд бүр спорт ороо ингүүдэд компани КМ-ийн урцарсан Мөнгөнбаатар улсын Ярцгабатар шихоор 6 давж шөвгийн дөрөв шилжүүлж байна. Жимбисэн байсан. Мөнгөнбаатараас шилжсэн. Дахимтлаа. Энд дээр бас гоё мэдэрсэн. Хэвчээ жончоо бүхийгээ дайрсан энэ дээр зайлж мушгаад Сүхбаатар аймгийн онгон сүмрээ далдар бэлд бүр спорт ороо ингүүдэд компани КМ-ийн урцарсан Ярим Мөнгөнбаатар би мэдсэн л дээ. 17 дугаар зурны илжигэмэг төмөр тууд ажлын сарчны баяр суруулсан үндэсний бүхий барилдаанд үзүүр төрүүлэлтээр шалгарч үлдлээ. Төгшөн зүтгэж ус магадгүй юм. Гэхдээ Мөнгөнбаатараас бол суурьтай барьтай дарсандаа за дунд хөмөрлөө. Ингээд стандарт авч төрөж. Нөгөө хол жагтсан байгаа даа. Хөмөрөхөд тийм ингээд жагтсан байгаа даа. Илжигэмэг төмөр тууд ажлын сарчны баяр суруулсан улс аймгийн алдар цолтой очид 256 бүхэн барилдаанд Сүхбаатар аймгийн онгон сүмрээ далдар бэлд спорт орооны КМ-ийн урцарсан энэ орооч гоё болсон шүү. Улс аймгийн шинэ дэрс Мариата шүүгийн шийдвэргүйцэтгэх ерөнхий газрын сүлбийн хөрөс спорт орооны Монгол улсын ирсэн Хадбаатарын Мөнхбаатар зурлаа. Эн чинь бол одоо ингээд үндсэндээ аймгийн арслан цолтой төрүүлсэн цорганц. Тийм ээ. Санжаа ургуул цэргийн арслан цолтой төрүүлсэн. Яг нь цолны чансаа адилхан ч гэсэн. Тэгээ яг ингээд энэ үдэш ингээд бас нэг битүүнийхээ барилдаанд төрүүлчихэд явж байхад одоо тэр уур амьсгал ер нь ямар байсан та нэг сайхан яриаш. Нөө тэрүүлдэ үгээр хэлэх ярахгүй. Үнэхээр гоё. Хамгийн дөрөнд аав ээж дээр очимаа санагдав. Яагаад гэвэл энд нөгөө гэрүүл зохиогоо гэрүүлийн хүн байхгүй нөгөө намайг дутагаа байдаг. Намайг дөөмөн яваад гэсэн амраад ганцаархна. Төрөө өдөр нэг идэ авсан. Яг би энэ цагаан сар барилдахлаар өмнө нөгөө ёсоо бодоод нэг идэ мэдээсчдэг байхгүй. Тэгээ төрөө өдөр 8 цагт 8 төлдөө идэ авсан. Тэгээ ороо идэгээ ууцтайгаа байныхаа идэгээр идээсэн. Тэгээ идэгээ хамгийн гол нь нөгөө намайг төрүүлнэ гэж хэн санах вэ? Тэгээ нөгөө одоо ноцронгоо баяр хүүштэй хурцааслаа. За. Тэгээ баяр хүүгээ дуудаад яг ингэр дээрээс тэгээ идэгээ өгсөн байхгүй. Ууцаа өгсөн. Тэгээ идэгээ алдсан. Идэн байхгүй. Тэгээд ууцтай очиж тэгээд гэртээ очиж нэг бууж гинжтэй Магадаах туудаа. Тэгээ Магадааханд очиж битүүлчих. Тэгэл маргааш өглөөнөөс нь ахуулаад хүмүүс очирч та манаараа оч гэх. Энд нөгөө жанжинстай бас хүлээж авна маавна гэдэг. Тэгээд энд бас нэг 4-5 хонсон баха. Тэгээд аав ээж рүү нутгийг очиулаад авлаа. Өө сайхан тэр жил үнэхээр тэрнээс илүү баяр гэж байхгүй. Тэгээд би л ингэж батсан та. За үнэхээр бэлтгэл сургуультай үнэхээр ингэ шантарсгүй хийгээд явах юм бол альва юмд хүрч болдгийн мань гэдэг надад дурам зураг амар хөс. Тэгээд ер нь яг Монгол хүн эхээс төрөхтөд барилддаггүй ч гэсэн одоо нэг барилддаггүй хоёр хүн барилдуулахад нэг мэгтэл яг л тийм югаар над зааж өгсөн байхгүй. Анх хүүхд тэгэл барилдахдаа л яг зүүн ташаага өгдөг гэсэн. Тэгэл хөмрөөл сатаанд нь хөлөөгөл хөмөрч чаддгүй өөрөө ингэ толгоороо яаж унаал сүүлдээ тэрийг ингэж болдго юм тэгж болдго юм гэж ясаа. Тэгээ энэ дээрээ бэлтгэлээгээл багшаас асуугаад тэгж явсаар байгаа л ер нь хөмөрдөг, хавирдаг, морддөг зүүн хөлөөрөл. Тэгээд
хүмүүс дархан ташаалагддаг нөх айхтар. Над би бол нэг айхтар дархан ташаа гэж хэлэх дургу. Гэтэ яг ер нь голлох одоо юу гэдэг зүүн золгоон дээрээс хүмүүс шахтаадах юм бол дэсгүй очиод марж идэг. Тэг бодсон бодоогүй очиод нэг мэтгэл хийсэн. Нэг мэтгэл очиод хөмөрцөн татахгүй. Тэгэхээр одоо дархал гэдэг юм. Хүмүүс ярьдаг тийм ээ. Дархал. Яг зарим нэг нь хоногчтой орж илүүдэг. Зүүнээрээ бол яг давхарачаа тэгэл тонгор нь зүүн талдаа бол синэ боломжоор зарим нэг нь болон зарим нэг нь болохгүй бас байна. Тал таарахгүй хүнтэй барилдахаар ер нь яаж барилдвал эвтэх юм бэ тий одоо. Баруун золголоо гэхэд та яаж барилдах юм бэ? Би чи бол зүүн хөрөндө баруун хүмүүстэй баруун золголдог шүү дээ. Одоо ингээл хуруулахад би дандаа баруун гэдэг шүү. Өөрөөр хэлбэл золгодог. Баруун нэвтэх юм гэдэггүй. Нэг баруун одоо зогсолтоос болдог юм яа. Зүүн болохоор нэг яг ингээд өөрийнх нь талыг өгчглээр над жоох эвгүй санагддаг. Нөгөө хүнд эвгүй. Энд чи зүүн талдаа шүүгээ бодчихно. Тэгээ дандаа ингэж барилдаг болохоор. Тийм болохоор баруун золглохлоор эвтэх юм байна. Тэгвэл ер нь тэгэл хүмүүс тэгдэхгүй баруун гэхлээр нөгөө баруун чи зүүн гэдэгхгүй. Эсрэг юм. Тэгэл баруунаас үлэм хийж болохгүй тэгэл зүүн дээр бол хамгийн авааргүй болчихгүй өөрийнх нь талаар. Энэ зүрх зориг гэдэг юм ер нь барилдаанд хэр хэрэгтэй байдаг. Нөлөөлж зоригтой байж ижил тэр мэхийг одоо 100% хийш тийм ээ. Тэрнээс биш хичнээн одоо ухаалаг байлаа гэж за би юм их хийлээ гэж ингүүл ингээ хайчих юм байна гэж тооцооллоо ч гэсэн зориг дутах юм бол бас олигтой орж чадахгүй байна. Тийш ерөөсөө зоригчтой зоригтой гэж хэлдэг үү хүмүүс тийм ээ. Зоригтой гэдэг чиглэлээр баггүй. Зоригтой ижил тэр одоо хүч юу ч бүх юм л гараа шин. Жохон зориг дутах юм дээр жохон дутуу. Хүч нь одоо багаар зинхсмэр хүч тийм ээ. Та ер нь хэр зоригтой байсан? Гүй яг хөө ер нь зориг гэдэг чинь ерөөсөө сэтгэл зүйл бас нөлөөлөх юм шиг байна тийм ээ. Яг сэтгэл зүг ингээд бэлдээд ирэх юм бол хүн бол бүх юм тайван. Одоо юу гэдэг санснараа барилдаанаар хийдэг тийм ээ. Тэгээд твдээд нэг одоо нэг жоохон нойр олон дутуу ингээд яг морч гэснээр тийм ээ тэгэхгүй. Морч хаад идэхгүй ингээд тэргүнэл хэдэж авт тавчих гал. Аагээ зүзэн сайхан ингээд тайван байгаа морч идлэг болгон даас сайн. Давхул мавхал нэгээд тэр давхул дээр гарч ил байдаг. Тэгэхээр ер нь л яг би бол ер нь яг нөгөө Дөнгөж аймгийн арслан болоод бас нэг хөөхт байсан болооч ч юм уу сэтгэл зүгээ бэлтгэхгүй янз янзын бодоод тэгэхээр шинэ барилдаа гарахгүй. Ингээд хөндлөнгөн харахаар энэ зориг муутаач гэдэг юм уу те. Нэг зүгээр барилдаа нэг сайхан барилдгал энэ зоригтой барилж чинь тэр яг зоригноосоо ч биш аахгүй ер нь яг бэлтгэл сайхан таарцсан тийм ээ. Бод санах юм байхгүй. Яг ингээд бэлтгэлгүй үед ингээд хийх гэхлээр мэхээ хийх гэхлээр ерөөсөө хийж болтгүй байхгүй. Урагшаа нэг алхахлаар унчих гал ерөөсөө болт. Тэгэхээр хүн харангуудаад энэ зориггүй гэж хэлдэг. Ер нь бол наваа ингээл нэг аймгийн арсан басны дараа нь хул гар бэртэлтэй багт бол энэ зориггүй чинь зоригчд дутаад нэг хэлж л бат. Дотроо жах инээ төрөл байж л. Тэгэхээр тэр ерөөсөө цэвэр бэлтгэлийн асуудал ба шүү дээ. Тий бэлтгэл ер нь гэхдээ бас нэг хүн өөр байгаа шүү дээ. Зоригтой зориггүй. Одоо юу нэг багасаа нэг аймхаа хөвгт гэж байдаг. Аймхаа хөвгт байна. Тэр хүмүүс ч бас сайн барилж байгаа хүмүүс зөндөл байдаг. Янз юм тийм ээ. Тэр бэлтгэл өөрийнхөө тэр одоо сэтгэл санааг хамгийн олон сэтгэл зүгээ ингээл сайхан зөв аваад явчих юм бол болох л байх гэж боддог шүү. Тэгэхээр эсвэл нэг амар зоригтой ингээд нэг таниг хүн бол сайн барилдаад тохын цаашаа тийм ээ. Тийм болохоор бэлтгэл сургуульд одоо сэтгэл зүгээл Сенат мадур сэтгэл зүйл хамгийн гол юм нөлөөлж тэгж ижил хүний одоо бүх юм өөрөөс гарна шүү дээ. Аль аль нь тэнцэж тий. Тэгэхээр төм зөрөгтэйгөө бэлтгэлгүй хүн аян байхгүй шүү. Тэгэхээр аль алиндаа л байх шүү. 2003 онд аймгийн арслан болсон хүн ч одоо 2018 онд улсын харьцагчдаа улсын цолны явсаг алхалаа. 15 жил аймгийн арслан цолтой барилдсан. 2004 оноос улсын наадамд барилдаад эхэлсэнхээр улсын наадамд 14 жил барилдаж улсын цолны босоо халахсан. Энэ хугацаанд бол ерөнхийдөө нэг 2 давсан, 3 давсан, за 4-ийн даванд л их олон бүдрэгчтэй. Энэ олон жилийн одоо та энэ цалны төлөө зүтгэж явахдаа унсан одоо тэр унаанууд ер нь яг юунаас болж иж гэж та боддгоо. Одоо хувь заяа юм байж үү? Бэлтгэл сургууль дутуу байж үү?
Ер нь ямар байснаас ингэж та улсын цол авч чадлагүй их олон жил явуу гэж өөрийгөө боддог. Намар өвөл нь би сайн барилдаад өгдөг. Хавар нөгөө бэлтгэлээ яг л адилхан хийгээд өгдөг. Тэгэл яг наадам болохоор хавар ингээл цөмрөл, хавар болохоор ингээл жоохон амжилт буурал ирдэг байхгүй. Тэгээ наадам бэлтгэлээр очиод бүр ингээл бэлтгэл хунаад ирдэг. Тэгэл намар нь 100 наадам өнгөрлөө өдөө явлаа. Намар орж бэлтгэлтэй ороод тэгэл эргээл сэргээл ороод. Яг миний нэг дутагдaltaй юу нь бол бас нэг өчнөө бэлтгэл хийдгүүгээс бас жоох юм байсан юм шиг байна. Тэгж боддог. Хүмүүс ч нэг өчнөө бэлтгэл хийгээл хүмүүс зуураад байна гээл зааланд жоохон доогуур унаал. Тэгэл яг нэг наад бэлтгэлээ гараад ирэхээр сэргээл. Тэгэл мэртээ болол ирдэг. Яг би бол жоох хавар л өөрийгөө цөмлөөд үтээ юм тэгж л ер нь батч сүлнөр нь багш мөсөөс асууж явах тэр. Яг хавар болохоор жоохон унаал. Яг өвөл намрынхаа бэлтгэлээ хийдэг шугаа хийгээл хавар дээр нь жоохон тохируулаад хийх байсан л. Тэрнээс биш одоо зүгээр муу барилддаг баг. Сайн барилддаг тий. Төрүүлдэг, үзүүрэлдэг. Тэгсэн ярнэл ингээл улсын цол авч чадахгүй байгаа дахаар ард хүмүүс бас ингээл их хүлээдэг. Тэгэхээр ер нь одоо ингээд бодоод байхад таавал өөрийн гол юм бэлтгэлийн гурмаа алдагдуулснаас л болдог байж л гэж үзэж байгаа юм тийм. Тэгээ тэр үед таныг одоо яг ингэж бэлтгэл сургуультанд хин дагуулж гарч та хаана хинтээ бэлтгэлээ гацаадаг байсан юм. Ядаа өшгөл ер нь байнга дагаж гардаг шүү дээ. Өөрөнд тустай нэг харж байгаагүй 9 онд аргач яахтай нэг гарч ирсэн. Зарим дотор авраг маавраг дагаад. Одоо би 2004 оноос хойш ингээд бэлтгэл гарсан юугаа харахад 9 онд нэг сайн байсан байгаа. Нэг оюун бол дундагт нэг сайн байсан. 15 он л. Анар дундх сайн байсан. 16. Ер нь энэ гол нь бол ер нь хүн хайхааргүй л байсан юм шиг л. Ер нь гайл тэгэл тэр хоёрын даванд барилж байгаа тэгэл гармаарны зуураа мураа ингээл бүхэл нь ерөөсө бод тэгэхээр жил ерөөсөө явж барилж болохгүй тэгэл амархан хүн дунддаг. Тэгээд яг бас нэг янз янзын боддог л байсан мэл хөтөө тийм ээ. Тиймнээс сэтгэл зүгээ бэлдээгүй. Бэлтгэл мод тийм юмнаас л тийм амар би ер нь дандаа л тэгж амархан л уншдаг. Хоёр үл давчдаг. Хоёрын даванд биш ер нь ганц хоёр л унсан шүү дээ. Нэг хоёрын даванд нэг л өрдүүлж унжсэн. Тэгээд ер нь 94 дээр унсан шүү. Хөнгөн 4 дээр. Тэгээ нэг 2016 онд олон жил барилдаж ийж нэг анх удаага 4 давбуу. Тэгсэн. Тий. Тэгээд за хоёлаа тэр барилдааны бичлэгийг харъя тийм ээ. Анар заантай одоо тухайд тунаад хоёлаа яаж барилж ийснийг. За барилдаа эхэллээд өргөж мушиглаа. Асна гараа зохиол авсан шүү. Мэдээ шаардлагатай биш үү тийм. Сэтгэл зүй би бол ер нь бол тэр жил бол аюулгүй бэлдсэн мэс. Их тайван гоё байсан. Тэгээд 4 давчаад 5-ын даван жоохон тайвширцсан, хэд тайвширцсан. За одоо би 5 дээр бол одоо яг тэгтээ анартай тун гэж мэддэг л. Араа өөр үнэтэй л барилдах байх юм байна. Жоохон тайвширцсан байсан. Тэгээд ер нь бол тунна гэж мэдчихсэн. Тэгээд ер нь бол баг тунаан дээр очих байхаа л гэж бодчихсон. Тэгээд энэ ч байсан яах вэ? Тэгээд тэн дээр нэг жоохон хэд тайвширцсан юм аа. Одоо 4 давцсан ч 5 давх нь даавна гэсэн нэг жоохон тийм нэг юу алтаал гаргачих шүүс. Хэд тайвшраад за одоо хэнж байсан. Сайхан барилдна. Тэгээд яг барилдах дээр бас нэг жоохон анар дээр нэг жоохон буруу хэлсэн маа. Тэр барь цонгоо монгон дээр. Тэгээд дараа нь хараад тоход. Тэгтээ би нэг харамсаад бас юм байхгүй. Нэгтэл тэр өдөр одоо нэгэн давдаг хаа. Нэг харамсаад би одоо хүмүүсийн юугаар бол нэг харамсаад ууж унчхал байсан. Хүмүүс энэ өгчлөө энэ нэрээс харамссан малган гэл тийм юм яриа гарсан чи би шууд эндээс ирээд нэг над дурам өгсөн унчаал элгүүсээ тавьж өчөөл нөгөө байныхаа мөнгө авахгүй гэсэн чинь тэнд санжаа барь тоглоох махгаа суучсан нөгөө азаа астмассан байсан дандаа том цолтоо. Тэгээ ирээд би хажууд нэгээд өвдөглөө суусан гэсэн чи барь тоглоом гард. Энэ сэтгэл зүй өндөр юм байна уу? Энэ хэзээ нэгэн цаг том цол авах юм байна. Тэгээд тохойд бас амар урам өгчсөн. Тэгээд цаашаа ангуул юм яач вэ? Өчөөгүй үстэй л гэл.
Тэгэхээр амар эвгүй юм лээ санаа. Тэр бол амар эвгүй санагдсан. Ганц дөрөв давж юу гэж өгдөө тий. Урд нь би хэн нэгэнд нэг 20-ын даваанд, энзийн даваанд би өгчөөсөн барьж асуул байхгүй. Тэгээ очиж 5-ын даваанд хүнд өгнөж байхгүй. Бид нар чи хоёулаа л адилхан л өөрхөө амаа яа гэж байгаа хүмүүс чи. Хэн нэг нь цолны төлөө явж байгаа юм чинь. Аль алиг нь нутгийн ахнаар татчих хүн байхгүй тий. Нутгийн ахнаар татдаг гэсэн байлдын лав авчих шүү дээ. Нутгаас л ойлоо гарч ирсэн хоёр зүйл. Тэгээ ах дүү яндата залуу яндата тэгэл давсан. Яг тэгээд нэг нутгийн нэг зүгийн юмнууд нэг гомдоод охин байхгүй. Тэгээ нэг нь ч гэсэн зодон дурж ивэл. Яг бүх зүйл. Тэгээ анруул надад юу ч хийж хийхгүй байхгүй. Тэр өмнө над би нэг 2 3 аваачсан цаална. Тэгээд дүүл ерөөхдөө л хүлээгээд ирсэн юм шиг л. Цаана эсвэл байр цогж адзаа үзэх гэсэн юу гэсэн тэгээд. Ерөөс юу ч хийхгүй. Тэгээд уул миний нэг тэр мордоо нэг жоохон татсан бол яг л аваа авчихвал хөлн саваал энэ үлцөөл нэг саваал тэгээд тогтсон юм лээ шүү дээ. Бичлэг нь харж байгаа. Тэгээ ах наад нэгээр тусах юм шиг л. Тэргээл маргааш мөлтгөлтөө ороод авчихсан. Тэгээд хойд ч одоо энэ үед барьц сонгоо гэж байлаа. Тэгээд энэ бас олон хүмүүсийг аз эзийг үздэг байсан. Тухай зүгээр барьц сонгоогүй байсан хоёр дандаа ингээл баруун зүүн ингээл солилцолгоод байсан бол ер нь яах байсан бол. Тэгэхээр библ ямар ч тэр үед бол нэг тийм хялал зураа мураавлаар юу ч байхгүйсэн. Тэгэхээр бас нэг арай өөр өж болох юм. Тэгээ барьц сонгоон дээр ч хүмүүс хамгаалсаар байгаа л барьц сонгоо тэгэл хэн нэг нь азан дааруул хаяна. Азан таарахгүй тэгэл нэг тавилдаг юм бол нөгөөх нь барьж аваад бас л барьц сонгооч азтай барьсан хүн бол бас давахгүй тийм ээ. Тий. Ер нь азаа үзчихдэг шүү дээ. Азаа зарим нь шууд азаа үзэгдэг хүмүүс биш бас заалмал юм чи. Барьц сонгоо одоо баснаас хойш зааланд харж яхад яг барьц сонгоогүй нэг удаад байгаа юм ч бас байхгүй л тийм ээ. Сайхан залуучууд бас жимэн дээр анхаарал сайхан л барилдаа сайхан л болчих шүү дээ. Яг үнэн хүчийг үзээд бас сайхан юм аа тий. Тийм шүү дээ. Тэмцэл байхгүй. Тэгвэл одоо хүмүүс гарч ирэл нэг баг жинтэй үнтэй барилдаа хичээл тэгэл хамгаалсаар байгаа нэг цолгоол тэгэл. Одоо ч үл яалтгүй барилдахаас өөр арга алга биш шүү дээ. За тийм байж. Тэгээ 2016 оны наадам өвгөр дуусаад 2017 он жил 2018 онд одоо Монгол улсын харцаг гэдэг сайхан цол өртөж төрийн цолтой бөхөлсөө. Тэгээд одоо тэр наадмын 4-ийн даваанд бол одоо энэ одоогийн төрийн наадмын төрөө бөхөр нэрлэгдээд яваа. Хангай гэж одоо хүчтэй барьтай сайхан харцагтай оноол тарж барилдсан. Тэгээд хоёул тэрийг нэг хараадах байна дээр. Монгол улсын гавья Тэмэрчин улсын дархан авраг өсөх баяр баруун талын дэргэн мөгнөөс 2227 жил их Монгол улс байгуулагдсны 812 жил үндэсний хоёр наадам ард эвсгэн 97 жилийн он баяр наадмын хүчит бүхэн барилдааны 4-ийн даваа гэлээ. Барилдаа гэлээ Мөнгөнбаатар хаялц борс сонгож барилж байгаа. Хангайгийн тохой үржигсэн гэж харагдах гээд байна. Одоо шируулсан байдлаас харуулна баг. За араар нь шаад мордсон юм байна. Мөнгөнбаатар зөрүүлээд мордсон. Эвгүй мордсон байна. Хангайгийн тохой гарцаагүй хүрсэн юм байна. Ингээл дөрөв давж байж тэр 4-ийн даваанд ч одоо энэ том барьтай залуу хүн барьц сонгуулаад барилдах юм ямар байсан та одоо ер нь энэ барилдааныхаа ур амьсгалыг ярил. Тэгээд ангаатай таарсан яг миний нэг давуу тал бол бас л нөгөө урд нэг унаал янз янзээ асуудлаа бас сэтгэл зүй ер нь бол гол юм сэтгэл зүй юм байна гэсэн. Өөдөө би 18 онд бол үнэхээр сэтгэл зүйгээ сайн бэлдсэн байхгүй. Бэлтгэлийн хувьд бол нэг тийм асаргүй байсан. Тэгээд яг бэлтгэлд наадмын бэлтгэл гараад бол сайхан хурдан сэргсэн л т. Бас 5 сар баруун хөлөндөө бас жоохон бэртлээ аваад. Тэгээд ерөөдөө жоохон гам бараад. Тэгээд сэтгэл зүгээ бол үнэхээр бэлдсэн. Одоо хэн ч юу гэж ярина уу, худлаа ярина уу хамаагүй тийм ээ. Энтэй таарсан ямар ч хамаахгүй. Одоо бол хааштай л одоо би өнгөрсөн одоо үзэхээс өөр арга байхгүй. Тийм болохоор би энэ зам бол сэтгэл зүй бүх юмаа бэлдээл энэ зам бол одоо бараг л эцсийн хэлээр хүн ч одоо энэ жил нэг үзэл гэдэг юм дээ шүү. Тэгээ би сэтгэл зүй үнэхээр тайван байсан. Тэгээ хангаатай таарсан жил хүн болгонд бас тэгэл
ирэлээ ямар азгүй юм байлаа. Тэгээ би дотроо яг одоо нэг худлаа нэг томрож байгаа дотроо бас жоох инээд үржил. Аах вэ? Би үл үзсэн. Яг хангаатай би урд нь хамгийн гол хоёр зааланд хоёр тунаад хоёр хайцсан шүү дээ. Оо тийм. Тэгээ яг ерөөхдөө хангаатай бол ингэж барилтна гэсэн тооцоо бол ер нь яг би нэг 7 8 хүн нэг бас нэг бодсон юм л да нэг энэ хавцаа дөрөв навал очих юм байна. Тэгээ яг жоо хаашаа хангаар уу ясах. Тэгтээ хангаа мангал бодож л хангаа мангата таарах магадлал энэ яг ингэж барилтна л бодсон юм байж л. Тэгэл хүмүүс ямар азгүй юм байна гэл хүн болгоно учраас. Тэгээ ах байх шиж харж л байгаа. Хэлсэн хүн бас байж л. Тэгэл гараал өөрөө л хэлсэн. Ер нь л ах би чаашир нухрахгүй л гэж. Тэгэл тэгсэн чинь дүүч юм жоохон би мэ барьсан шинжтэй л. Ажиглахдаггүй. Тэгэл зоолох нөгөө сугдааг нь үл ингээл хамгаалчихсан. Тэгэл сугдаа хоёул ингээд задлаа. За чи нөгөө талбайны араас өрж байгаа нэг гүйлгээл хөл авдаг штэ. Тэр мэрийн навтайхан гаргаал. Тэгэл шатсан чил хангагийн талаар босдог. Тэгээ би яг бэлтгэл дээр би чи бадарчиг их нооссон шүү дээ. Тэгээ бадарчтай үзэл тэгэл том хүнтэй барилцсандаа бас очноо оног бэлтгэл хийсэндээ ч юм уу санжаамандаа бас дүндүүлсэн. Та нар хамт гарсан уу тэр жил? Тий. Тэгээ би барь цонгуудад би дандаа өөрийнхөө барьцыг авдаг. Энийгээ бол энэ хонгоцны үсээ дандаа сүлд авдаг хгүй. Тэгэхээр л энэ хүмүүс дунаад өгдөхгүй. Хараа яг зарим нэгэн таарал тэгээ ерөөсөө л барь цонгуулах бол энэ хонгорцох эхлэв. Энэ үл хааштай барьцтай барьцах хамаагүй. Тэгээ энийгээ аваад чангалцсан тулдаа энэ мордооч орж байгаа хгүй. Энд байхгүйсэн бол намайг шахтаа би мордоо зүгээр ингээл агаард гараад. Энтэй байсан болохоор энд нэг хөш орж байгаа хгүй. Эхлээд нэг худлаа би ч өөрөө хөмөргөчний хуурсан шүү дээ. Тэгээ хуурангууд нөгөө гаргаад хангаж яг ингээд шахтдаг гэж байгаа хгүй. Яг тэнд очиж. Яг энд барьцаа татцсан тэгээ ингээд орчихлоо яг хөш орж байгаа хгүй. Тэгээд тэгтээ бас юу байсан шүү бас. Бас эвгүй би ч өөрөө бас хойшин сонсон шүү дээ тий. Яг хөлөө ингээд татаал. Тэгтээ яг би ингээд доогуур харсан л та яалтчгүй тохоо нүрцэн байхгүй. Тэгтээ хангаад үчил бас чутгтай мэлээ. Ах юусэн бичлэг арчөө тэгээд дүү нонсон байв шууд л үсээ тайлаад байна. Би бас жоохон яараад байгаа шүү дээ. Стэрэл авч байгаа ч тий. Тэгэл хангааг даавал ер нь тэгэл өстөө уучсан та. Энэ надад бол хэнч бас яах вэ? Ямар ч асуудал. Тэр жил 3-ын даваанд их гоё. 2-ын даваа дуусаад зэнгэлтгэр гараад хүмүүс сүүлийн барилдаа үзэнгээ гараа авчихсан. Санчиртай таардаг. Санчир өдөр чи бүр аслан бахасаа л яг зэрэгт суугаад боход зайл. Хойлох найзлаад явдаг. Тэгэхээр яг ингээд таарсан. За найз маргааш чамайг авах гэж байгаа. Үгүй зээгш яах гэж. За найз нь чамайг авъя. Тэгэл тэр зөнч сайхуулаад гэж. За маргааш 3 давчих юм те. Тэгээ 4 давнд хангаад 5-ын давнд өсгөр за. Бас тон хуулгамс өсгөр за. Эле харин да тэр 5-ын давааны төрийн цолны бас галгасан барилдаа нэг тийм ээ. Толгор төрийн 2227 их Монгол улсын 812 ардын өвсгөлийн 97 жилийн Монгол үндэсний хоёр наадмын ингээд нэг бүх гарч ирж байгаа юм. Яг ингээд гарч ирээд огныхаа өмнө шавж явах энэ хэл ямар байдаг вэ? Тэгэл бас гоё шүү дээ. улсын авраг Монкбат улсын ярилцлага даваа аваатар хоёрын барилдаа элэг усан жигийн барилдаа 100 толдоо машиглаа. Шар ус усаад явж шүү дээ. Тэр олон хүний уухаа гэдэг чил туг ялангуяа туг тойроо явах хаарцсан огшоол Монгол шуудан компани бүх аймгийн 3 царсан Шарын Монгонбаатар улсын зан өсгөөрөөр тавуулж Монгол улсын начин цолны болцлыг ангадаа зардхан мөн чиг хүсэн үлээсэнтэй манай адиа өгчлөө тэр жил мөнгө их гоё байсаа л гэдэг. Энэ яг тэр жил нэрийн өнгө их гоё харагдаад байна. Би чи яг тэр наадмын сорилго нөгөө манай нөгөө галын барилдаа болдог ш. Тэн дээр нь хөл болохгүй үнэхээр муу байсан ш. Тэр хүн хайхаар. Энэ жил үү? Тэр жил те. Энэ жил ч. Тэгээд ийшээ бэлтгэл гараад ирэн гоё. Улам л нөгөө морь шиг бие аваад зураа мороо авахгүй болоод тэгэл. Адарчтайгаа үтцээр байгаа.
Хамгийн сүүл буруу дав гарсантай нэг барилтай гэл. Ерөөхдөө гайгүй. Санжаач орж хэлсэн төрөө багш болд аргана болдоош. Болдоош мш орж хэлсаач сайн байгаа юм биш үү. Наа жоо тэгээд тэрнээс урам авсан 3 хүн орж ирээд гуруулаа тэгээд хэлж байгаа. Ер нь гарцуул асуудалгүй авах юм байна гэл тэр гурч. Тэснэ навааг бас нэг урам өгчдөг гэсэн үү? Ер нь тэгж харагдсан уу? Бас нэг багцаа байсан л үлгүүд байсан ч тий. Тэгэл одоо Монгол хүмүүс чинь дундгойн алтан хоёрыг начин болоход нэг цэнгэлдэх даяараа өстө нэг нутаг ус хийхгүй бүгдээрээ баярлж исэн баг. Таныг муу ингээд тав даваал тогт харахад бас л бүгдээрээ ингээд гоохалал алгаан дашаал баяр хүргэв. Ер нь тэр мэдрэмжийг авах ямар байдаг юм бэ тав даваа тогт. Оо тэгтээ үгээр хэлэх аргагүй шүү дээ. Огшоол явж байгаа дууг мөг таарал тэр цэнгэлдэхээс уухаа дуун тэр хаалга ташдаг. Тэгэл ойлгочихгүй ч нэг сонирм тэгэл ингээл энэ дээр нэг ингээл зангираал түгтсэн юм шиг л. Тэгэл за ер нь тэгтээ дунгаас давчлаа нэг хахта хөөрөөд явах гэсэн бас барьсан л да. Тэгээс би ч нэг хайхтар тийм сэтгэлийн эмоцтой биш шүү дээ. Ер нь ингээл энэ даваануудыг хараад байхад цагаан сараарч тэр наадмарч тэр ер нь та нэг ингэж эмоцлоод байдгүй юм шүү дээ тий. Одоо л хүмүүс хангаа мангаа дээр ч намайг 400 сая төгрөг авсан мөс гэж ярьж байдаг. Одоо нэрнгээ харахтууд их тайван мөнгөөр давцсан юм шиг харагдаж байна. Харин ер нь ихтэй одоо ингэж давж байгаа яг чадлаараа давж байгаа хүний нэг эмоц сэтгэл зүй одоо сэтгэл хөдлөл ихтэй хүний юу бол ингээ баярлж байгааг нь хэлж байгаа нэг байдаг шүү дээ. Тэг яг ингээд нэг ингээ баярлахгүй байгаа хүний чинь за тийм жинхэнэ давсан юм болов уу үгүй юм болов гэдэг ийм хардлага бас явдаг байхгүй. Тийш одоо ч тэгээд юм болгоно л харддаг айгүй хэцүү болцсон ба шүү дээ. Хангаа манган дээр л яг баярлуул гээд гараа өргөө гүйлгүүн л тэгээд авгаасаа сайн хүн хайчлаа одоо би энэ жил гайгүй байгаа юм байна. Одоо 5-5 тэнтэй ч болсон сайхан барилдах юм байна. Ер нь түрүү хөхд одоо нэр нь явчихсан хүнийг хайчих юм чи тийм ээ. Тэгэхээр журам зургаа за одоо яах ёстой сайхан тайван бай. Тэнтэй ч байсан сайхан барилдана бод санах. Тэгэл өөрөөгөө бие бараал дуургаараа бүчих. 6-гийн даваанд бол харьцтай яалчгүй л огшиж л юм. Цооширт. Гар маран гэсэн шүү дээ. За харъя ойлдог л тий. Тэр үстэ өөрийн мэдлэг, ер нь өөрийн мэдлгүүд тэгдэг юм байл. Хүмүүсийг хараад нэг гар маран гэдэг хүмүүс жоох шөөмжлөлтөд орхон тэр чиглэл үнэхээр тэхэс ч арахгүй л байл тий. Хэрхэн мөндөд наадамжтай долгор төр 2227 онд их Монгол улсын 812 ард эвсгод 97 жилийн он баяр наадмын өчигдөр бүхэн барилдааны 6-гийн даваа хэллээ. Зүүнлэн дэрэг өмгнад Монгол улсын авраг Санжаадан баруунлын дэрэг өмгнад Монгол улсын авраг Сүхбаатарын мөнх батнаар зүүн баруунлын мандаа зэрэг гарч ирлээ. Улсын ард цацавшир шинээр улсын эцэн зодны улсыг ангадгаа аймгийн хурц орсон Мөнгөнбаатарыг амлж авсан хоёр бүхэн барилдаа эдэг үсэнжиг нэвэрцтэй барилдаан өргөжсөн амар гартайсан мэл шүү. Яахын завгар шууд тавилсан шүү. Өстө нэг сурцаараа л мөхөлж байгаа очил мартсан болохоос өөр хүн байсан яваад гисэн бохоо. Тэр мордоо гэсэн болтоогүй билээ тий. За зүүн золгооны ирсэн толгой зөрүүлсэн тойр улаалхаа татлаа. Мордсон. Мордоо давхар дахимтлаа. Хөл алдаал. Янз мартсан байгаа маа. Яг л дагаал мартсан. Яг л шууд тавиулаад аймгийн хурц орсон шарын Мөнгөнбаатар улсын ард цацамшир ард 6 давж. Би бол энэ угаасаа ингэх нь мэдчихсэн. Энэ сайн татсан. Яахын завгал тавил. Тэр их вертаа байсан юм шиг үү. На дөрөв наадмаас дэргөө өгч байгаа. Ингээ харахад бол танай вихаа бас гоё л харагдчих. За одоо нэг вихаа мэдрэмжийг нэг сайхан ярина да. Өө тэгсэн. Үнэхээр сайхан байна. Сүү тэр 6-гийн даваанд авчаал цацуушрэг. Тэгээ гарцаа гочлоо. Ер нь яг надад бол хүн болгол наадам болохоор тэгдэг шүү дээ. Аа тийм цол аваш байхын дүү юм ингээл над руу чат бичээл ингэжсэн хүнсэндээ. За үнэхээр нэр олны угаартай юм. Ямар ч гэсэн гарцаа боллоо. Одоо бол ямар ч бод санах юм байхгүй. Харамсах юм. Сайхан 7-гийн даваанд. Ер нь гэхдээ хамгийн дөрөнд бол дөрвөлсөө жаав нутаг ус. Үнэхээр бодогддог юм лээ. Тэгээд туг доороо явж хат бол үнэхээр огшдог юм лээ. Тэгээд тэр хүмүүсийн уухаа
Тэр дууст даалгад ашиг тэгэл үнэхээр гоё амар гоё мэдрэмж төрдөг. Тэгэл толгойтой усчил ардцлаг л шүү дээ. Аав ээжийн ч бас нас өндөр болсон байсан бахан одоо эцэг эхийнхээ ачиг одоо хариулна гэж одоо юу бахав тийм ээ. Гэхдээ бас эцэг эхийг ингээд нэг амцрүүн багт нь сайн сайхан яваа харуулад амжилт гаргаад ингээд нэг баярлуулчихна гэдэг бол өөрөө одоо өөрийн ачиг хариулж чадах хамгийн том боломж одоо тэр л байх та тийм ээ. Тий, би тэгээ бас бодож өгдөөсөх аав ээж өөр мач ер нь яг олон жил бариллаа. Тэгэл хүн болгон л одоо чи тоол аваа шүү тэгээ шүнгэл жил болгон л надад цагтдаг. Хүн болгон л одоо таарсан нутгийн чун өөр нутгийн хүмүүс тэгээд нэг бодлын сайхан юм шиг нэг бодлын бас дарамттай юм шиг. Тэгээд жил болгон нэг цолоо авдгүй. Тэгээд аав ээж минь өндөр наснд ямар ч гэсэн аав ээж гамд байгаа тань жоохон ч гэсэн баярлуулах гэсэн нэг цолоо авчих. Тэгээд яг тэр бас төгсөл маань бас жоохон ч гэсэн биелээд бодчихсон маань биелсэн бас баярлж явдаг юм уу. Тэгээ ер нь ингээд одоо бусад нутгийн залуучууд ингээд гараад ирвэл одоо ялангуяа бүх сайтай газрынхан бол ингээд гайгүй ирээдүйтэй гэсэн залуугаа бол ихтгэн шиг ингээд нутгийн ах нар нь жоохон харж яваа ах нар нь ингээд амлж аваа сайхан цолны усаа алхуулцдаг. Би бас ингээд хамт урилдаж исэн найзууд өөрөөс сүүлд гарч ирсэн дүүнэр мөнөр гэл эсвэл зарим чадлаараа зарим нэг жишээгээр ингээд сайхан ах нарын нөмөр нөлөгт ингээд цол аваад ингээд явчихыг харахаар ер нь ямар байдаг вэ? Гэхдээ мэдээ сайхан л байна. Тэгэл ер нь хүмүүс ч ярьдаг байхгүй. Сайхан бохтой газраас өдөө төрсөн бол өдөө айлд тэний заан цол авцсан байх хэвээр. Танаа нутгаас дэндүү татах хүн байхгүй. Тэгээд яах би ямар нутагтаа гомдох вэ тийм ээ. Тэгээ өөрөө зориул энэ спортыг сонгосон тэгэл дуусал тэгэл өөрөө чадах чанараар л дуусал үзэл тэгэл юм төрнөө байна уу гэдэг хүний лов зээл мэт шүү дээ. Тэгээ манай нутаг одоо томцолтой байхгүй тэглээвэрлээ гэдэг би нэг нуушхонод яваад байдаг. Ер нь яг хүмүүс бас нэг ортол юм ярьж л чи одоо овсыг байсан л үүдээ чи доорож тийм цолтой болсон. Тэр аймгийн хойсон л одоо тийм бол яг мэдээж хүн тухайн үед бас гоё санагдах байхгүй. Ингээл үе нэг аймгийн золтой онцлог дөрөв давчдаг нутгийнхнах тавынаа авдаг. Битүүхэнтэй бас атаарах шүү дээ. Гэжсэн бол бас нутгаас хүн байсан бол ингээл аваад сайхан юм аа л бодчих. Яг түүний хувьд цаа. Таныг одоо эд барилж явах үед одоо Сүхбаатараас ганцхан магалж заан л ер нь барилж байлаа шүү дээ. Маглаахан болсон. Тэгээд та хоёр чи ядж явахад бас 2006 онд 4-ийн доонд бас нэг таарсан юм л шүү дээ хоорондоо тийм ээ. Яг бас цолоо ахиулах гэж Монгол баг тийм ээ. Тийм Монгол наймд. Тэ 4-ийн доонд үдэг таараал. Яг нутгийн ахтаа сан барилтаа л болсон. Хоёулаа цолны төлөө маглаахул цолоо ахиулахын төлөө барилж байгаа юм шиг байна. Олон жил аймгийн цолтой барилдаад ингээ улсын цол аваад тэр улсын цол авахын ер нь өөр мэдрэмж нь юундаа байт юм бэ? Тэр улсын цолны үнэлэмж гэдэг ер нь танд яаж мэдрэгдэв? Гэхдээ яг тэгээд олон жил ингээ зарим хүмүүс шууд барилдаад цол авчихин тийм ээ. Тэр хүмүүст бол бас арай л өөр надад бол олон жил 30 жил ингэж барилдаал ингэж барилдаад үнэхээр нэр хүндтэй бивэл үнэхээр энэ цолнд яг хожуу хөрсөндөө тийм болохоор ер нь л яг үнэхээр усын цоол өгдөг чи хатуу байдаг юм хатуундаа хатуу байдаг юм. Тийм болохоор яг тэр усын начин маань гарцсан байна юм. Тэгээ хөрсөн байхад амттай байдаг. Тийм хөрсөн байхад амттай цоолыг олж болохгүй. Тийм ээ. Гэтэ гарцсан цоол бол сайхан цоол шүү дээ. Ер нь тэгэл бүхэл цоол сайхан шүү. Сумын заач сайхан цоол. Ер нь тэгээд бас нэг эр хүний одоо бүх хүний хамгийн том чимэг нь одоо энэ гоёлн гэх юм уу тий. Энэ цолноос илүүтэй ер нь эр хүн байх. Тийм шүү дээ. Хүн чанар бас чудаг нь энэ эр хүнийг бүх хүний хамгийн том чимж явдаг зүйл нь болов юу боддог шүү дээ. Ер нь зөв хүн байх. Бас тэгэл ах トゥ томцолтой хүнээ ахмад хүнээ хүндлэх тийм ээ. Гол юм чи тэрэндэл зөв хүнд үлгэр дуурайл болох. Би нэг томцолтой болоод нэг хүмүүст ингээд авах тусахгүй. Би л авах тэгэл мөрөөрөл. Манай ч бүх цоотой би ч маглаахыг дагж явсан. Ерөөхдөө тэгэл хоёулахнаа л явж байсан болохоор нэг хахтар нөгөө амтнаа одоо хүмүүсийн харахтаа томцолдог сүмнэр цүнхээ өрүүлсэн. Би л тийм байдгүй шүү дээ. Аа. Өөрөө цүнхээ өөрийнхөө юм гоц цунцаа өөрөө бэлтэл. Тэгэл тэр нь ч наамар.
Одоо яг хөө сайхан залуучууд гарч ирж гин өө тэгээд сайхан Анга Батулжи Ланар сайхан залуучууд одоо залуу үе гараад ирлээ шүү дээ. Тэглээ тийм ээ. Ер нь 90-ад оныхон төлхөө одоо дээгүүр барилж байгаа заал танхимд. Энэ жил ер нь та энэ залуучуудаас хэнийг сайхан дээгүүр үзэх үл гэж бодож байна. Ер нь төрийн наадмын төрөө ер нь аль тал руугаа явчих бол гэж ер нь харж байна. Таамаг гэсэн таамаг байгаа шүү дээ. Баруун тал руугаа юм ер нь залуучууд сайн одоо тэгэл ийд барилж байгаа ч одоо энэ Ханга Батулжи гэл бүгд л одоо анараа гэл тэгэл наавар гарчлангууд байна тийм ээ. Тэ хэлж мэдгүй энэ жил хүмүүсийн зүгээр яриагаар бол аймгийн цолтой хүн л өрн дэше өрсөлдөг л шүү дээ. Яагаад гэж юм? Мэдгүй одоо цагаан сармарын хараад тэгээд ч юм уу. Ер нь заалмалны барилдааны хараад тэгээд юм. Эсвэл хэдэн бас том цолтой хүмүүсийг харахад амнаас сонсгол тиймэрхүү сонсогдлоо. Хайрг ба. Та ер нь одоо танад төрлөөчнөх гүү мал барих биш ер нь айргийн хэрв та. Айрг ер нь гаагүй шүү. Танаа зүүнтлийнхээ ер нь ягаагүйгээ барьдгүй. Манайх эсгэж чадахгүй шүү дээ. Яадаг юм бэ? Жоо халуудаа л байдаг шүү мэдгүй одоо нам хөөх тогтвол нөгөө манай авч нэгдлийн ад барж ирсэн заавал нөгөө наадмаар нэг литр айрг авчрах үүтэй. Тэгээд ууглаарч зардаг. Тэгэл наран талаагаал мэдгүй болох. Би эндээс айрг авч ирсэн сайн уддаг шүү дээ. Тэрнээс бол тэнд эсэхгүй байна гэж бол байхгүй байна. Нутгийнхан өөрсдөө хийж гаршаагүй болохоор л байдаг бах тий. Гаршаагүй болохоор бол тэгээд цол авсныхаа дараа та нэг нэг хэвлэл төгсөн ярилцлагыг уншиж байхад ер нь бол би 40 хүртлээ өөрийгөө шүүгрэх хэмжээнд барилдана гэж бодож байгаа гэж хэлсэн байсан. Одоо тэгээд 40-наас арай хүрээгүй байна. Одоо хурж штэ тэгээд ковид тэгээд хоёр одоо ч 39 юу та? Тийм тэгэхээр энэ жил одоо ингээм 1024 бүх барилдах нь байна. Тэгээ бас төрийнхөө наадамд бэлтгэл сургалтаа сайхан бацааж амжилттай сайхан барилдаж доолн дүмнээ сайхан баясгаарай гэж өрөөх байна. Тэгээд нэвтрүүлгийн маань хойморт тас морилон саадч сайхан ярилцсан танд их баярлаа. За баярлалаа. Тэр өрөөл батаршгөө тэгээд нийт одоо танаа нэвтрүүлгийг үздэг Монголынхаа ард түмэнд одоо энэ 101 жилдээ одоо сайхан наацгаач одоо бүгдэнд нэрүүлэх сайхан мөнхний хүсээрээ тэгээд танаа бас хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийн дурш хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Бас яг нэг нос жилийн дээр гоочхол сандрал. Минийхээс тэгээд байх юм. Өөр бүр татаад ах хэцүү тий.